Үндэсний бичиг үсэг өвн соёлоо эрхэмлэн дэдэлдэг эрхэм хүндэт та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 2025 оноос үндэсний бичгийг төрийн бичиг болгохтой холбоотой бид бүхэнд сурах, судлах маш их хэрэгцээ шаардлага гарч байна. Энд одоо өнөөдөр бол бид бүхэн Facebook, цахим хэрэглээ гэх мэт зүйлийг одоо үндэсний бичгээрээ хөтлөх боломж хүртэл нэгдэж байна. Харин хуучин цагт бол бид бүхэн сурах хүчийг сонин хэвлэлээс цааш хэтэрдэггүй юм хэрэглээтэй байлаа. Гэтэл өнөөдөр бол хэрэглээ маш их өргөн болох боломж нэгдсэн байна. За энэ юу вэ гэхээр зэрэг ер нь бол хүүхдүүд одоо эцэг эхчүүд хүмүүсээ сонсоход бол хэрэглээ маш бага учраас сурах боломж таар байдгаа гэж ярьдаг. Тэгвэл өнөөдөр хэрэглээ маш их өссөн байна. Тэгэхээр бид бүхэн олон зүйлийн одоо их сурвалжаас сурах боломжууд маань нэгдэж байна. Тэгэхээр өнөөдөр манай сургуулийн хувьд бол үндэсний бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх ажил бас нэлээдгүй явагдаж байна. Манай сургуулийн хувьд дугуулн хичээллэж байна. Үндэсний бичгийн энэ үндэсний бичгийн дугуулн маань хичээлэхдээ биерийн бичвэрийн дугуулн гэж хичээлж байгаа. Манай сургуулийн монгол хэлний багш Эрдэнэ цэцэг явуулж байгаа. За мөн миний бие одоо биерийн бичвэрээр хичээллэж багш нартай болон сурагчдаа дугуулн хичээлүүлэн ажиллаж байна. За үндэсний бичгийг зөвхөн одоо биерийн бичвэрээр төсөөлж болохгүй. Энд бол зөв бичих, зөв сайхан унших, түргэн саадгүй унших гэх мэтчлэнгийн чадварууд бол шаардагддаг. Тийм учраас үндэсний бичгээ маш их сайн уншиж судлах, цаашлаад уран сайхан бичих бид бүхэнд зорилго байгаа гэж харж байгаа. За магадгүй 2025 оноос одоо төрийн бичиг болсноор ажилд орох өрөөдлөө одоо үндэсний бичгээрээ бичих жишээний ийм ажлууд гарч иж магадгүй. Тийм учраас одоо та бүхэн маань үндэсний бичгээрээ зөв сайхан бичих, түргэн саадгүй унших ийм шаардлагууд нийцхийн тулд маш их олон зүйлийг судалж сурах хэрэгтэй болно. Иймд үндэсний бичгээрээ зөв сайхан бичих, уран сайхан бичгийг та бүхэндээ уриалж байна.